10 жилийн туршлага хамт чанарын дээд газар шим. Газар шим үйлдвэрийн шинэ брэнд Artichoke ундаа. Artichoke ундааны түүхийд 2000 жилийн тэртегээс хүмүүсийн хоол хүнсэндээ хэрэглэж ирсэн гэх Artichoke ургамлыг 16 дугаар зууны үед Францад шарын гепатит тахал хэлбэрээр тархсан хүнд үед эмчилгээний зорилгоор хэрэглэн туршсан нь амжилтыг олж Artichoke ургамал нь эмчилгээний зориулалтаар дэлхийн нийтэд танигдсан түүхтэй. Artichoke-ыг өнөө үед дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрөн бүхий салбарт ашиг шимийг нь ашиглан хүртэж байна. Харин манай оронд энэхүү гайхамшигт ургамлаар эмчилгээний ундааг Монгол эрдэмтдийн арга ухаан, хүч хөдөлмөрийн үр дүнд гаргаж аваад байгаа юм аа. За тэгэхээр Artichoke гэдэг энэ ундаа маань ганцхан манай компани бүтээл биш юм байнамаа. Тэгэхээр Монголын маш олон докторууд энд хувь нэмрээ оруулсан. Тэгэхээр 2007 оноос эхлээд энэ Artichoke гэдэг хөтөлбөр маань эхний жилд тариалах тал дээр судалгаа явагдсан байгаа. Тэгэхээр хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэм шинжилгээ сургалт үйлдвэрлэлийн нарт төвийн захирал даваагаар ахлуулсан докторууд маань энэ тариалтан дээр анхаарч ажилласан байгаа. За тэгэхээр Монголын хөрсөнд хаа байсан тэр халуун орны ургамлыг нутагшуулж чадсанд би их бахархаж байгаамаа. За 4 дахь жилдээ энэ судалгаа маань явагдаж байгаа. За тэгээд хөрсөн дээр Солонгоо доктор маань бас манай Монголын хөрсөнд хэр зэрэг зохицож байна гэдэг тал дээр бол нарийн судалгаанууд гарсан байгаа. Тэгэхээр яг энэ судалгааны үр дүнд манай Монголд бол тарих болцоотой гэдэг нь бол нотлогдчиход байгаа. Шинжлэх ухааны технологийн их сургуулийн хүнс биотехнологийн сургуулийн доктор Пүрвживаар ахлуулсан баг хамт олон маань энэ Artichoke-ыг хүнсэнд хэрхэн хэрэглэх вэ гэдэг тал дээр бол судалгаа явуулсан байгаа. Түүнээс гадна илэг болон бөөрийн өвчлөлийн үед хэрхэн яаж нөлөөлөх вэ гэдгийг амбаг доктортой хамтраад судалгаа туулаан дээр туршилтууд хийгдэж үр дүн маш сайн үр дүнтэй гарсан байж байгаамаа. За тэгэхээр эдгээр 14 докторийн хүч хөдөлмөрөөр бид бүхэн энэ бүтээгдэхүүнийг гаргаж авсантаа үнэхээр их баяртай байна. Artichoke ургамлыг танилцуулъя. Artichoke нь дунджаар 1.5 м өндөр ургадаг, том далбар навчтай, 4-5 ширхэг боргоцоотой төстэй хэлбэрийн булцуу гарч цэцгэлдэг ургамал юм. Энэхүү ургамлаас хаягдал болж үлдэх нэг ч зүйл байдаггүй. Artichoke-нд дараах бодис, уурга, витаминууд агуулгаддаг. Уг ургамал нь бол Латин Америкийн гаралтай юм ургамал. 1925 онд энэ ургамлаас одоогийн их түгээмэл хэрэглэдэг хобитол гэдэг имийг гаргаж явсан ийм мэдээ байдаг. За би бол энэ судалгааны Artichoke Монголд гэсэн төслийн бол эм судлал, эм зүй, эмийн технологи, эмийн стандартын асуудалд хариуцдаг. За энэ ургамал бол их сонир ургамал. Юу гэж хэлмээр юмдээ бурхнаас хүн төрлөختөнд илгээсэн ч гэж хэлмээр ургамал. Хүмүүс гайхаж магадгүй нэг ургамалд ийм олон сонирхолтой үйлчлэг байдаг юм уу гэж. Зарим хүн бол гайхмаар юм шиг, зарим нь эргэлзмээр юм шиг олон үйлчлэгийн ургамалд бий. Өнөөдөр хүн төрлөختний хамгийн айхтар өвчин бол энэ хэт таргалалт, чихрийн шижин, хор тавдар, цусын даралт ихтэх өвчин, илэгний цирроз, хавдар, бөөрийн дутагддаг өвчнүүд. Гэтэл энэ ганцхан ургамлаас гаргаж авсан бэлтгэл энэ бүх өвчнийг үүдүүлчихнэ. Хамгийн сонирхолтой нь ямар үр дүн байна гэвэл энэ ургамлыг гаргасан бэлтгэлүүдийг амьтан дээр хэрэглээд эхлэхдээ зэрэг хүний биед байдаг амьтны бас биед ихсдэг нөгөө хансан тосны хүчлүүд, муу тосны хүчлүүд эрс багасдаг. Тэгсэн мөртлөө хамгийн сайн тос буюу тэр ихнийхтэй липопротеин хэмжээ дээшилдэг, глюкоз буурдаг.
судасны гэмтэл багасдаг, илгэний хоргууж хүрээлгээ үлэмж дээшилдэг. Бөөрийн тэр хортой нэглүүдээ гаргадаг, салгадаг, зайлуулдаг, саарамжуулдаг тохиолцоо идэвчдэг. Ийм сонирхолтой үйлчлэгээнүүд нь давхар батлагдсан. Бид артишокийг яагаад хэрэглэх ёстой вэ? Монголчууд яагаад артишокийг одоо сонгож хэрэглэх ёстой вэ гэж та бүхэн бодож байгаа. За энэ артишок гэдэг энэ ургамал маань өөрөө маш олон үйлдэлтэй. Одоо нэг цогц одоо үйлдэлтэй юм ургамал байгаа. Одоо зарим ургамал бол зүгээр төрөлдсөн байж идэг. Тэгэхээр энэ ургамлын нэг давуу тал бол нэгэн зэрэг бүх төрлийн одоо өвчнийг одоо эрүүлжүүлэх, ангаах ийм увдастай ийм сонирхолтой ургамал байгаа. Артишок нь илгэний өвчин, цөс хөөг, өтгөн хаталт, судасны ханийн хатуурлын эсрэг, бөөрийн үйл ажиллагааг сайжруулах, сахарын өвчин, мэдрэлийн эд эсийн үйл ажиллагааг дэмжих, өрөвслийн эсрэг, даралт бууруулах, гэдэс дүүрэх, дотор муухайрах, мөн организмын витамин ба эрдэс бодисын тэнцвэржилтийг сайжруулж бүх төрлийн хордлогыг саармагжуулна. Анх бол эколог хөгжил төрийн бус байгууллага бид манай компанид одоо манай үйлдвэрт хандаж та бүхэн одоо энийг ард түмэнд хүргээч гэж уламжилсны дагуу бид бүхэн судалгаа хийж эхэлсэн энэ бүтээгдэхүүн хийх зорилготой. За тэгэхээр энэ артишок гэдэг энэ бүтээгдэхүүн гарсан гол зорилго нь бол ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө өнөө цагт одоо бид бүхэн хоол хүнсээр буруу хоолсонтой үүдээд өвчлөл их авч байгаа. Тийм учраас бид бүхэн хоол хүнсээрээ дамжуулаад эрүүлжих одоо ийм болцоо бий болж байгаамаа. Артишок эрүүл мэндийн ундааны хэрэглээ. Агаарын бохирдол, тамхины хор болон хар тамхи, химийн болон бусад төрлийн мансууруулах бодист хордох, архины хордлого, шар тайлах, хүнд хортой нөхцөлд ажиллаж буй хүмүүст энэхүү ундааг тухайн хордлогын хүнд хөнгөн хэлбэрээс хамааран тохируулж хэрэглэнэ. Дээрх хордлогын үед артишок ундааг хэрэглэснээр цусан дахь хортой бодисыг шууд задалж, эд эрэхтэн гэмтээхгүйгээр организмаас гаргана. Мөн биед нь ямар нэгэн эмгэг өөрчлөлт гарч байгаа хүмүүст хэрэглэхэд зохих үр дүнгээ өгч байгаа нь судалгаагаар тогтоогдсон байна. Жишээ нь тархалтын улмаас бид хуримтлагдсан өөх тосыг багасгах, гэдэс базалж өгдөх, гүйлгэх, эхэн үед халааж ууснаар богино хугацаанд үр дүнгээ өгнө. Цөсний хүүдийн агшилтыг сайжруулснаар цөсийг хөөж, гидсний гөрүүлзэх хөдөлгөөнийг сайжруулж, өтгөн хаталтаас урьдчилан сэргийлнэ. Бөөрийн үйл ажиллагааг дэмжиж хавн хөөхөд туслана. Илгэний үйл ажиллагааг сайжруулж, элэг гэмтгээс урьдчилан сэргийлнэ. Бактерийн эсрэг үйлчилгээтэй тул нүүрэн дээр гарсан элдэв өрөвслийн үед мөн хеликобактерийн эсрэг уухад үр дүнтэй. Хагалгааны дараа болон хөдөлгөөний хомсдолтой хүмүүст эрч хүч өгч, цусан дахь сахарын хэмжээг багасгадаг нь нотлогдсон. Газар шим үйлдвэрийн шинэ брэнд артишок ундаа. За бид одоо ямар судалгаа явуулж байна гэхтэй зэрэг амьтан дээр жихний шижийн өвчний эмгэг замгараг үүсгээд, амьтан дээр бөөрийн өвчин үүсгээд, амьтан дээр илгэний өвчин үүсгээд, цусны даралт хийсэх өвчний бас төстэй хэлбэрүүдийг үүсгээд энэ ургамлаа судалж байна. Маш сонирхолтой үр дүнгууд гарч байна. Энэ ургамлын энэ сая миний хэлсэн үйлчлэг бол гадаад үндсэндээ судалгачихсан. Бид бол энэ дээр юуг сонирхоод байна гэхтэй зэрэг Монгол орн турмилжуулсан нөхцөлд энэ үйлдэл нь байгаа хэсэг. Мөн одоо бас Монгол орны энэ үр жишимтэй сайн хөрсөнд ургасан артишок магадгүй үйлдэлээр илүү ч байж болох талтай энэ талыг хөнтөн судалж байна. За ингээд бол биднээс цаашдаа бол элэг хамгаалах үйлчлэгээтэй, бөөр хамгаалах үйлчлэгээтэй ялангуяа бөөрийн энэ үйл ажиллагааны дутагдлын үед мочвин кератин гэдэг энэ хортой бодисууд ихсч гисэн. Одоо манайхны ярьдаг нөгөө бөөр шилжүүлэн суулгах тийм ээ. Энэ одоо хүн төрөлтэй хэлбэрийн өвчтүүдийн хэрэгэлдэг ийм гаргаж явахаар ажиллаж байна. За ийм судалгааны маань нэлээд хэсэг нь хийгдсэн. Бид бас амьтан дээр хийх судалгаа хийчлээ. Иймийнхээ ерөнхийдөө загвараа гаргаад авцсан. Бид бас шахмат хэлбэрийн юм хийн. За шаардлагатай тохиолдолд бид тариа хэлбэрийн юм хийх бас болцоо үзэж байна. Гадаад бол хүнд хэлбэрийн илгэний дутагдал, бөөрийн дутагдлын үед шууд тариагаар хэрэгжилдэг. Тэгэхээр яагаад бид эх орныхоо нөхцөлд эмийн ургамлаас тариа хэлбэрийн юм одоо гаргаж явах болохгүй байх уу? Тэгэхээр энэ асуудлыг бүрэн шийднэ. За эмийн одоо стандартын асуудал үндсэнд шийдэж байна. Энэ ургамалд байдаг дэлхийн бүх улс оронд стандартын үнс солонгоч хэрэгэлдэг бодис нь бол сценарийн гэж бодис байдаг.
энэ сценарийн гэдэг бодисоо гэдэг бид одоо ялгах, химийн тодорхойлт хийх, дараа нь бүтээгдэхүүнтэй тодорхойлох үндсэн аргуудыг бол нэвтрүүлж байна. Эмийн хэлбэрийн асуудлаа бол үндсэндээ шийдлээ. Артишок эрүүл мэндийн мандаа зохицуулах үйлчилгээтэй хүнс. Зохицуулах үйлчилгээтэй хүнс гэдэг нь хүнийг өвчлсөний хойно эмээр эмчлэх биш, өвчлөхөөс өмнө өвөрмөц эмчилгээний үйлчлэлтэй хоол хүнсээр дамжуулан эрүүл мэндийг дэмжихийг хэлдэг. Энэ бол хүнсний үйлдвэрлэл болон хүнсний үйлчилгээний салбарын шин чиг хандлага юм.